Сайн байцгаана үзэгчдээ, Ирнэсмэн сайтын зүгээс улиран одож 2025 онд соёл урлагийн салбарт болж өрнсөн үйл явдлуудаас сорчлон хүрэх бэлэн боллоо. Торгоны замыг уртын дугаар уярааж наадмын талбайгаа гадна дотнгоо дүүргэсэн дэлхийн хэмжээний баритон хоолойтой 70 гаруй ардын гавьяадтай кино урлагийн түүхт 90 жил тохиосон сонирхолтой жил инхүү өндөрлөж байна. Дуу хоолой царай түрх бие галбар төгс бүсгүй Мишель торгоны замд уртын дугаат хамгаалж дэлхийн дуучин боллоо. Тодорхойлбол Казахстан улсад зохион байгуулагдсан Silver Star шоунд 11 улсын чадварлаг дуучидтай өрсөлдөж эхний 3 байрыг сүүлжлэн явсаар эцэст нь торгоны замын од болон гялалцлаа. Дугаар бүр дээр шилдэг гэдгээ баталж үндэсний хэв маяг шингэсэн хувцс хүмүүст яалтчгүй Монгол бүсгүй гэдгээ харууллаа. Харин Монгол улсын ардын жүжигчин алдарт баритон Амар Төвшин дуурин Оскар гэгддэг International Oscar Awards-аас шилдэг баритоны шагналыг 3 дахь удаа хүртлээ. Тэрээр өмнө нь 2020-23 онуудад хүртэж байсан юм. Өдгөө Итали улсад ажиллаж амьдарч байгаа тэрээр Сууд Вердийн бүтээлүүдийг хоолой хүч жүжиглэл зэрэгээрээ төгс бүтээдгийг мэрэгжилтнүүд онцолдгоо. 25 наснда Монгол улсын гавьяад жүжигчин, 36 наснда Монгол улсын ардын жүжигчин цолох хүрсэн энэ сонгодог хоолойд Монгол байтугай дэлхийс өвддөг үлээ. Эргэн санахад энэ зүүн яалтчгүй нутаг нутгийн наадмын талбайг бут нэргсэн сонирхолтой содон хүмүүсээр дүүрэн улирлуулжээ. Монголын гавьяатаас эхлээд Солонгосын одод хүртэл чуулсан тийм сонирхолтой удалрлыг үзсэн байна. Тухайлбал энэ онд манай улсад Big Bang хамтлагийн дуучин Taeyang, K-pop-ын алдарт хоолойд уран бүтээлч Ailee, Монголд хизээнээсээ танил болсон T-ara Fat Joy-нар хүрэлцэн ирсэн бол залуусын дунд ичнээ алдарсан Gangbei, Opposite, Morning Star хамтлаг дуучид тоглолтоо хийжээ. Үүнээс гадна Монгол улсын гавьяад жүжигчин Төмөрийн Ариуна төвзөнгөлдөг хүрээлэнгийн рекордыг эвдэж 2 өдөр дараалан хөл гიშгэх зайгүй болтол төмөнхөн цуглуулж чадсан байна. Дулаахан намар тоглолт дээр иж бүрэн тавилгатай 10 хантай гэр үсний хариуд дом бөгөөд хаяа очиж аяг цай уун шүү гэж байсан ус нутгийн хүү жавхлан хослон дуулагчаа аваал гэргийг болгож монголчуудын санааг амраалаа. Уугуул нутгийнхаа 100 жилээр Монгол улсын ардын жүжигчин солих хүрсэн тэрээр найраг хийж байхдаа баясгалан цайг минь чанаач өрхийг минь татаачаа гэж сүүн бөгчөө өгснөөр ашгүй тэд нэг гэртээ оров. Харин энэ үг энэ намартаа модулж олон хүн хайртай бүсгүйгээ өөрийн болгосон гинлээ шүү. Монгол хүний урухаан шингэсэн бүжгийн үзүүлбэрүүд дэлхийн давцанд эргэлцээр энэ оноо үдэж байна. Латин Америк бүжгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцсон Moon Dance хамтлаг хүрэл медаль хүртсэн бол мөр зэрэгцэн зүтгэж явсан Star Dance хамтлаг удаалжээ. Тэдний энэ удаагийн дэглэсэн бүжиг Монгол ондоошил сүргүүчийг үзүүлснээрээ онцлог байв. Түүнчлэн Moon Dance хамтлаг анх удаа стандарт бүжгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн нь Монголдо төдийгүй Аз твд анхдагч боллоо. Энэ жил Монголын кино урлаг үүсч хөгжсөний түүхт 90 жилийн тохиожээ. Төдийгөөс өдийг хүртэл зүтгэж яваа киночдын ман зах зээл хэдий багч гэсэн дэлхийн жүжигчдийг бэлтгэж гадна дотны жүжигчдэд мөр зэрэгцэн Холливуд очтол нисгэжээ. Оскарт хүртэл хүч үзсэн тэдэнд алдаж онох зүйл их байгаач Монголынхоо ард түмэнд кино боловсролыг олгох гэж 90 жилийн түүхэн замналыг инхүү туулжээ. Сонирхуулахад энэ жил соёл урлагийн салбараас нийт 70 гаруй Монгол улсын гавьяад жүжигчин, соёлын гавьяад зүтгэлтэн, урлагийн гавьяад зүтгэлтэн, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар мэндэлжээ. Инхүү манай редакцийн зүгээс энэ онд соёл урлагийн салбарт болж өрнсөн үйл явдлаас сорчлон хүрэглээ. Эх онд амжилт бүтээл дүүрэн ахин дэлхийн монголчууд гэдгээ батлаарай. Шинэ жилийн мэнд хүргэе.